Сайн байцгаана уу? За анх удаа нөгөө YouTube дээр бичлэг хийх гэж байна. Тэгээд жоохон сандарч байна. Тэгээд та бүхэн маань бас ойлгоорой. За миний хувьд болохоор ер нь жоохон юм одоо юу сонирхолтой. Контент бичлэг талдаа сонирхолтой. Гэхдээ нэг одоо яг YouTube дээр бол яг ийм олон минуттай тийм бичлэг оруулж үзээгүй. Тэгээд өнөөдөр оруулъя гэж бодоод ярьж байна. Одоо нэг оруулаад тасчвал хичгээ болчих байх. За одоо бол ажил дээрээ сууж байна. Шинэ жил болох гээд ерөнхийдөө хүмүүс жоохон завгүй тийм байна. За тэгээд хамгийн гол миний нөгөө ярих гээд байгаа сэдв маань болохоор саяхан бас нэг юм уншиж агаад ойлгосон зүйл маань гэхээр ерөөсөө юм байна л да. Хүмүүс ерөөсөө далд ухамсар буюу одоо энэ хүний оюун санааны буюу ухамсарынхаа төвшөнд ингээд илүү сайн ажиллах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээд тэрийгэ мэдгүйгээсээ болоод бид нар яадгүй гэхээр илүү их нөгөө цаг алдах эсвэл буруу юм хийгээд хугацаа их орохч байд юм уу. Тиймэрхүү асуудал их ордын юм шиг санагдсан. Тэгээд далд ухамсар ер нь хэрхэн амьдралд үйлчлдэг талаар жоохон ярих гэж бодсон юм аа. За миний хувьд болохоор ер нь бол багаасаа ингээд жоохон өөдрөг тайптай тийм хүн байгаа. Тэгэнгүүт бид нар ч одоо ингээд угаасаа би өөдрөг юм байна гэд итгэцэн. Ер нь их баг байх та. 6-7-той байхдаа л тэг итгэцэн. Тэгэнгүүт ингээд амьдрал дээр ямар нэгэн юм асуудал гарлаа гэж бодоход тэрийг нөгөө аягүй тийм юугаар шийдээд эргээр шийдээ сурцсан. Тэгээд ингээд сая ингээд далд ухамсарын талаар ингээд нэг подкаст сонсоод ингээд ойлгосон ч юм болохоор ерөөсөө тийм юм байлээ. Хүн ингээд өөртөө далд ухамсартаа ямар хуу код өгнө. Тэр кодороо ерөөсөө тэр хүний амьдрал явах маш их магадлалтай. Тийм учраас ер нь бол бодож байгаа одоо зүйлээ маш сайн анзаарах хэрэгтэй юм билээ. Ингээд тарих бол маш замбраагүй ажилдаа шүү дээ, тий. Амар тийм хэсүү шидийн бодоод ингээд байдаг. Тэгвэл тэдгээр бодлоосоо сайхан ялгаж авч агаад яг юун дээр төвлөрөөд байгаа юм бэ гэдгээ ер нь анзаарчвал гэмгүүн байлээ. Тэгээд ядж хахад миний хувьд болохоор өөдрөгөөс гадна хоньны орд байхгүй юу. Тэгэхээр тэгээ биччихэлтэй. Тэгэнгүүт юусоо ингээд хамаг юмны эерэг цэник дээр тавигдсан цаанаасаа. Хэрвээ миний бичлэгийг үзэж байгаа биччихэлтэй хоньны ордны хүн байх юм бол ер нь ингээд харах өнцөг ч юм уу ер нь нэг амьдралын өнцөг нь ерөөсөө л айгүй эерэг тийм байдаг. За тэгээд яг хоо суур өгөгдөл байж болох үгүйсэхгүй. Гэхдээ бол ер нь судалгаагаар хараад одоо сүүлийн үед нотолсон нөгөө матери анхдагч уу, ухамсар анхдагч уу гэж яригадаад байдаг маань хамгийн сүүлийн үеийн судалгаагаар далд ухамсар бол маш их мэдээллийг агуулдаг юм байна. Тэгээ одоо бидний энэ амьдарч байгаа одоо энэ үйлдэл маань бол ерөөсөө юу юм бэ гэсэн. Ил ухамсараараа буюу 5% ашигладаг гэж байгаа хүмүүс ер нь бол. Тэгэхээр бид нар 95%-ийн нөөцтэй гэж ойлгож болно. Тэгээ шинэ жилтэй холбогдуулаад ярихад бол хүмүүс нөгөө хүслийн жагсаалт энэ төр гээд гаргадаг шүү дээ. Тэгвэл та угаасаа далд ухамсартаа ингээд хийх гэж байгаа ажиллаа эсвэл ингээд хүсэж байгаа зүйлээ ингээд бясалгаад сайн ингээд шингээгээд өгөх юм бол тэр зүйл чинь танд өөрөө ингэж ирдэг. Өөрөө цаанаасаа ингэж гарч ирдэг гэж байгаа юм. Таны одоо хүсэж байгаа зүйлийг биелүүлэхийн тулд далд ухамсар чинь ингэж ажиллаад холбогдолтой хүмүүстэй тухайн ажил хэрэгт холбогдолтой хүмүүстэй таныг одоо ингэж учруулдаг гих мэтчлэн. Гэхдээ надад бол ингэж амьдрал дээр ингэ ярих жишээ зөндөө агаад байгаа. Амар олон жишээ байна. Жишээлбэл би ингэ багтаа ингэж юу яадаг гэсэн заяа. Гэт эрэгтэй хүүхдүүдэд ингэж том болохоор ингэж хүүтэй болно доо гэж боддог байсан. Ер нь нэг одоо хүмүүс ингэж охины ягаа юм хувцс гоё мой гэж ярьдэн штэ тий. Тэнгүүд миний хувьд болохоор ерөөсөө тийм төсөөлөл авахгүй. Ер нь л нэг хүүтэй нэг тийм эрэгтэй хүмүүстэй л амьдрах юм шиг тийм бодол төрдөг. Би өөрөө одоо багтаа
манай тэрхтэй хингүүл ахтайгаа байлаа штэ. Тэгэхдээ би өөрөө хүүхдээ болно гэхээр эрэгтэй хүүхдэл төсөөлөгддөг байсан. Хальт ингэ бодоход тэгэнгүүт одоо би ингээд амьдрал дээрээ 2 хүүтэй тэгээд нөхөртөөгөө ингүүт 3 эрэгтэй хүнтэй хамт амьдардаг байна штэ. Тэгэнгүүт бас нэг юм байгаа юм. Даалт ухамсартай ингээд бас яг нөгөө одоо ингээд би ч одоо ингээд 30 гарсан. Тэгэнгүүт одоо 20-д ч юм уу заа уучлаарай би жоох ус мөсөө ингээ оролдоод уусаа тэгдэм бэ. Хүмүүсийг яагаад ингээ ус мөсөөрөө тоглоод тэмлэх гэж бодсон чинь тэгээд 20-дтэй байгаад ч юм ингээ ганц бие байхдаа ингээ гэр бүл зохиох тал дээр ч юм уу одоо бусад зүйлс дээр нэг их санаа зовдгүй байсан. Тэгвэл тэгж байгаа угаасаа болно гэсэн бодолтой. Яарахгүй тэгсэн ирнээсээ ингээд тэр зүйлд ингээд гэр бүлтэй болно, хинтээ суух уу, яах уу, ийх үү гэж нэг санаа зовдгүй байсан. Тэр маань тэгээд одоо яг нөлөөлдөг нэг ингэж санаа зовхгүй байж байгаа. Нөхөртөөгөө танилцсан 25 тайдаа. Тэгэхээр ер нь бол тэр ч гэсэн даалт ухамсарын нөлөө гэж би боддог. Яагаад тэгэхээр нөгөө хүн чинь ингээд сайн сайх юм бодоод тэрийг ингээд одоо ингээд хөдөлгөөнгүйгээр төгжчихэнгүүт бодолтой одоо ингээд кодлно гэж ярьдэн шүү дээ. Тэгэнгүүт ингээд даалт ухамсартай нэвт шувч шингээжэнгүүт тэр бэлчдэг. Ер нь бол. Тэгээ би ч амар хүүтэй болно гэж боддог. Одоо 2 хүүхэн хүүтэй. Тэгээд бусад бас зүйл төр гэх юм бол ер нь ингээд нэг юм санаа зовдггүй байхгүй юу? Ийм жижиг шажиг юмд л одоо тий энийгээ ингээд амжуулчих тэрийг амжуулчих гинүү гэхээс ш ерөөсөө ийм том зүйл ерөөсөө санаа зовдггүй. Гээд за окей гээд эцсийн үр дүнгийн ингээд ботчдөг. За одоо ингэхтэй шүү. Энэ жил одоо нэг тэр л ингээ болчул гээд бодчихно. Гэхдээ тэр бодлоо ерөөсөө өөрчлөхгүй. Одоо жишээ нь юу гэдэг энэ жил одоо ингээд ажилдаа л орно шүүч гэдэг юм уу. За яаж хийж байгаа л энэ жил ингээд ажилдаа буцаад орондоо багыгаа одоо жоохон том болгочоод ойг гаргаад ингэндээ гээд. Тэгээ ингээд хугацаа тавиад тас гэж ботчдөг. Одоо жишээлбэл хүүхдээ хөхнөөс гаргахтаа би ер нь 2 хүүг хоёуланг ой хүргээд гаргана гэд өөртөө итгүүлчихдэг байхгүй. 5-6 сартай ахтнаа окей ой хүрээд гаргандаа гэд бодчихно. Тэгээ бодчингууд хүүхдүүд ч гэсэн ой хүрээд ингээд өөрсдөө хөөрхөн гарахд бэлэн болчдөг. Амар сонио. Тэрийг бол яг би ингээд бэлдээд байгаа юм байхгүй зүгээр би тэгээд бодцсон. Тэгэнгүүт ингээд санаад байгаа тэр юм уу цаанаасаа ингээд ой хүрээд мөмнөөс гарахад ер нь ингээд их айтайхан болчдөг байхгүй. Тэгэхээр ер нь ингээ хүний ингээ бодож байгаа юм амар чухал байхгүй юу. Тэгэхээр даалт ухамсартай бид нар ямар ийм сигнал тохио өгнө тэр бид нар дээр ингэж эргээд ажиллаж идэг. Жишээлбэл одоо ингээл заваа гаргаад ажилдаа орондоо гэд ботцсон байхад хүүхэд харах өвөө эмээ өөрөө гараад ирнэ гэсэн үг байхгүй юу. Тодроогүй байхад би зүгээр бодоход л хангалттай гэсэн. Тэгэхээр бидний даалт ухамсар буюу энэ нөөц боломж маш их байдаг. Тэгэхээр бид нар юуг өөртөө татах вэ гэхээр эерэг зөв юмыг өөртөө татахгүй болвол буруу муу юм бодоод ах юм бол тэр шууд биелнэ гэсэн. Тэр нь амар зөв. Тэр нь өстой аюултай. Тэгэхээр ерөнхийдөө болвол зорж байгаа, бодож байгаа зүйлээ маш сайн эерэг тийм зүйлийг бодно. Тэгээд жилээр нь одоо ингээ бодох юм бол одоо би 25 ондоо биелүүлсэн юмнууд маань бол ер нь л оны ихэнд би ингээ бодсон байсан. 24 оных бас адилхан нөгөө луугийн ээж болно гэд жирэмсэн байсан юм чи 24 он гарч ахт би яг жирэмсэн байсан. Тэгээ хурмаа хийнгээ би бодсон байсан. Шинэ жилээр угаасаа. Өмнө нь би ер нь 24 оноос өмнө хурмаа хийн гэж боддог байсан. Нөхөртөөгөө би хилдэг. Гэхдээ нэг нөхөр нэг 100% нэг тийм над шиг бас биш дэмждэг ч гэсэн нэг шууд ярьдгүү гэх юм. Тэгээ би боддог байсан чи 24 оны яг зааг дээр боломж нь бүрдээ. Тэгээ би яг жирэмсэн байж таарад 24 оныхоо 5 сард нь төрчөөд 8 сард нь хурмаа хийсэн байх жишээний. Тэгэл тэр жилийн бүх юмнууд бүтсэн. Тэгэл машин тэргээс солиод ингээл амар шүү дээ. Ер нь бол ингээд хүний энэ даалт ухамсарыг ингэж зөв удирдах авч явах нь өөрөө бүр амар амьдралд бүр агцтай. За тэнгууд 25 онд би хүүхдүүдээ сайхан өсгөж боожуулж цагийг өнгөрөөнө гэж бодсон. Тэгэнгүүтээ ажилдаа орно гэж хүссэн. Тэгэнгүүт би сая 11 сарын 1-ээс буцаад ажилдаа ороод хүүгээ
ой 7 сар хүрэж орсон баг тийм. Ой 6-7 сартай багт нь орсон. Тэгэхээр бол өөрийн хувьд амжилттай. Тэгэнгүүт одоо би 26 онд юу хүсэж байгаа вэ гэхээр хүссэн байгаа. Тэгтээ хэлэхгүй. Яг одоо бол ингээд нэг л том хүсэл бодцсон. Тэгээд бодчингууд тэр чинь өөрөө ингээд баг багаар биелдэг гинэ. Биелэх үндэслэл нь төрдөг гэж байгаа юм. Цаанаасаа биелүүлэх тэр моментууд нь ингээд гарч ирнэ гэж байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө одоо тэр 26 оны хүслээ яах вэ гэхээр далд тухамсартаа сануулгын тулд ингээд жижиг юмн дээр ингээд санаад ах хэвээр. За одоо жишээ нэг жижигхэн юм одоо сүвнэр ч юм уу. За одоо энэ хүсний хавчаар байна тий. За одоо жишээлбэл энэ хавчаарыг харангуйтаа хүсний гэдгийг мэдчихэж байгаа учраас шууд тэр тухай бодлууд орж ирж байгаа бол би 26 онд жишээлбэл машин авах гэж байлаа гэж бодоход тухайн машиныхаа логотой одоо бензин бол бензний логотой тийм дэлгүүрийн осор ч юм уу аваад тэрийг ингээд өөртөө сануулад буюу далд тухамсартаа сануулж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол та бүхэн амьдрал дээрээ харж байхад ер нь тэгээ одоо хүн ингээд бодоод үзэх хэрэгтэй юм билий. Юу билээ, яалаа, өөр тохиолдсон кейсүүдээ ингээд бодоод үзэх юм бол ер нь танд асуудал нь ч танд байгаа, алдаа оноо нь ч танд байгаа. Хоёулаа танд байдаг, бүгд байдаг. Тэгээд ер нь бол ингээд байж идэм билий. Тэгэхээр бол ерөнхийдөө далд тухамсар өөрөө ингээд юмаа хийдэг. Тэгээд нэлээд хэдэн жилийн өмнө 19 оноос за 7-8 жилийн өмнө би ингээ гадаад тахта боддог гэсэн хальт нэг 2 жил гадаад явсан. Тэгээд юу гэж боддог гэсэн мэхээр нэг л өдөр Монголдо гоё ингээ гэр бүлээ ингээ зохиогоод гоё амьдрандаа гэж боддог байсан. Ажлаа хийгээд гоё. Тэгээд тэр үедээ юу гэж боддог гэсэн хэр Монголд ажиллах чинь амар жаргалтай да гэд ерөнхийдөө тэгэл бодцсон. Гоё шүү гэд бодцсон. За яах вэ гэд хувийн бизнес энэ хийж чадахгүй ч гэсэн гоё ажил хийгээд гоё хамт олонтой гоё байна да гэд ингээд боддог байсан. Тэгээ одоо яг тэр амьдралаараа амьдарч байгаа. Тэгэхээр би 17-8 оны үед бодож исэн бодлороо өнөөдөр би амьдарч байна гэсэн. Тэгэхээр тэр үеэс би өөртөө татаад буюу далд тухамсартаа ингээд даалгавраа өгсөн. Тэгээ энэ далд тухамсар маань ингээд намайг авч явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд мэдээч хэрэг хувь хүний зүтгэл байна. Гэхдээ яг үнэндээ бидний ухамсархүүгээр юм шиг гэрнээ ингээд ажил цаанаасаа бүтээд идэг гэж ярьдаг чинь яг үнэндээ та тэрийг өршөө төлөвлөөд тэгээд далд ухамсартаа ингээд кодо өгсөн хүний бие нь ч гэсэн ядардггүй гэж байгаа байхгүй бүр хамгийн амар нь. Тэгэхээр одоо жишээлбэл одоо ээжүүд ингээд жирэмсэн болоход төлөвлөдөө штэ. Одоо ингээд энэ жил төрнөөч гэдэг юм уу эсвэл ингээд бие нь жаахан эвгүй байхад ингээд жирэмслээд ч юм уу тэг жоохон зовир мовиртэй жирэмсэлдэг бол ингээд далд тухамсартаа би яах чгүй ингээд энэ жирэмслэлт ингээд сайхан болно хүүхдтэйгээ сайхан эрүүл сайхан төрнөж гэдэг юм уу ингээд хотлчингууд далд тухамсарт өгсөн юм бие рүү ингээд шууд ингээд бие чинь эрүүл чирэг гоё юм цоглог байсаар хагаад төрдөг. Ээжүүд бол энийг сайн мэдж байгаа. Ингээд өөртөө ярьчингууд би бас ингээд нэгэн л гэртээ суугаас хойш гэл 2 дахь удаага гэртээ суугаад одоо жирэмсэн байхдаа би төрхөөсөө 15 хоногийн өмнө амарч исэн. Угаасаа ингээ хагалгаагаар төрнө. 5 сарын ихээр төрөх байсан бол 4 сарын 15-нд ажиллаа өгөөд тэгээ ажлынхантайгаа бараг бяцхан юм юу хийгээд оройн хоол мол гэдэг явчихсан байхгүй. Тэгээд угаасаа ингэнгүүт хүн угаасаа өөртөө юу гэж хэлнэ? Одоо далд тухамсар буюу юу гэж захин тэрүүгээр л ажилдаг. Хүний биеийн одоо энерги ч гэсэн тэгж ажилдаг юм шиг санагддаг. Тэгэхээр та бүхэн яг одоо энэ яриаг сонсоод өөртөө тохиолдсон зүйлүүдийн сайн сайхан болон өөр бусад бүх зүйлээ ингээд бодоод үзээрэй. Яг л одоо ингээд хүний өмнө нь ингээд холбогдолтой юм байгаа. Ер нь бол хувь хүнтэйгийн муухай юм бодож исэн бол санамсаргүйгээр төсөөлж исэн болвол тэр чинь ингээд биелсэн ч гэж болно. Эсвэл сайн сайхан юм боддог бол тэр чинь биелнэ. Тэгэхээр яг өнөөдөр та далд тухамсараа удирдах юм бол зөв удирдах юм бол дараагийн 1 жил, 5 жил, 10 жил ингээд бүр таны амьдрал оронгороо өөрчлөгдөх байхгүй юу? Тэрийг сайн бодох хэрэгтэй. Амар тийм эрт ойлгочих юм бол эрт ингэж эрсдлүүдээс гарна гэсэн үг. Тэгэхээр бол нэг иймэрхүү утгатай зүйлийг хэлэх гэж оролдлоо. Жохон сул хөвгтөө сумжруулж ярьсан бол өршөөгөөрөө тэгээд цаашдаа хичээж агаад бичлэгүүдээ
идэвхтэй оруулахыг хичээнэ. Ер нь жоохон ярианы бичлэгүүд орох байх шүү. За ингээд баярлаа. Дараагийн бичлэгээр уулзъя.